Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүүн даван органик материалтай бөгөөд бид маш хэвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хэлээ шүү. Сайн байцгаана уу, бүгдээрэнд нь үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ удаагийн дугаараар би та бүхэнд гэмт хэрэг ярангаа өөрийнхөө нүрийг будах гад ингээд видеогоо эхлүүлэхэд бэлэн болчиход сууж байна. За ямар ч гэсэн видеогоо эхлэхээс өмнө уруулан ямар ч гэсэн сайн чигшүүлчихэд. За тэгээ өнөөдрийн ярих гэж байгаа хэрэг маань болохоор G.I. Joe гэдэг нэртэй Америкийн нэгдсэн улсын иргэн цагдаа хүн байгаа. За тухайн цагдаа маань болохоор хоттой нэлээд алдартай. За энэ хэргийн өнөөдрийн ярих гэж байгаа хэргийн твист нь бол маш сонирхолтой тийм хэрэг байгаад байгаа. За тэгээ ямар ч гэсэн мейкапа эхлэхээс өмнө өөрийн бас нэг сурсан аргаа та бүхэнд хэлж өгье. За магадгүй зарим нь мэдэхгүй бах. За би Солонгост нүрээ бол хэдэн удаа будуулж ийсэн. За тэгээ будуулж авах үеэр болохоор яг нөгөө артистууд маань будалтанд ингэж бэлтгэхийн өмнө болохоор ингээд яг чигшүүлэх пад тавьдсан байлээ. За тэгээд яг энэ пад тавьсныхаа дараа болохоор нүд хэсгээ эхэлж будаад за дараа нөгөө одоо энэ падны чинь шингэн нь одоо ингээд нүүрэнд сайн шингэж ороод дараагийн будаг хүлээ авахд бэлэн болчтой штэ. Тэр үед нь болохоор ингээд нүүрээ шууд будаад эхэлт юм билээ. За тэгээ тэр дараа нь надад бас айгу таалагдсан болохоор яг тэрэн шиг ингээд эхлээд падаа одоо нааж нүрээ ингэж бэлтэж авах үеэрээ нүдэ будчаад тэгээ дараад нь нүрнийхээ бодолт руу орё гэж бодсон байгаа. За тэгээ өнөөдрийн будалтан дээрээ би болохоор нүдрүүгээ нэлээд чиглэсэн. За нүдээ нэлээд одоо тийм зүгээр энгийн үеэсээ илүү тод болохоор тийм будалт хий гэж бодсон байгаа. За тэгээ будалтандаа зориулаад би бас богинохондоо за тэгээ тод харагдахаар тийм сормоос бас авчихсан байгаа. За тэгэхээр ямар ч тач шийдвүлээ шууд одоо нөгөө хэргийнхээ гол хэсэг рүү орё. За ярианыхаа дундуур болохоор би ерөөсө будалтынхаа талаар ярихгүй. Зүгээр ямар будаг хэрэгжилж байгаа хажуу талд нь бас давхар нэртэй нь оруулаад явна. За энэ хэсэгт болохоор ямар одоо нэг гэмт хэрэгт ямар хүмүүс оролцсон. За тухайн үеийн зураг дүрсэн байх юм бол бас энэ хажуу талд оруулж авахын тулд би эндээ ингээд зай үлдээч гисэн байгаа. За өнөөдрийн ярих үйл явдал маань 2015 онд болсон байгаа. За 2015 оны 9 сарын 1-ний өдөр саяын одоо дурдгдсан G.I. Joe гэх цагдаа маань эргүүл хийгээд ерөнхийдөө одоо жоохон шалгалт маягаар хийгээд явж исэн. Тэгээд тухайн одоо үйлдвэрийн хаягдсан үйлдвэрийн орчимд болохоор 3 с жигтэй этгээдийг бол олж харсан. За тухайн хүмүүсийн 2 нь болохоор цагаан арьстай, нэг нь одоо хар арьстай тийм хүмүүс байсан. Тэгээ мэдээж өөрт нь тийм с жигтэй санагдаад байсан болохоор араас нь нөгөөх чинь дахаар шийдсэн байгаа. Тэгээ нөгөөдөл чинь цагдаа одоо хойноос нь өөрсдийг нь дагаад байна гэдгийг мэдсэн даруйда шууд одоо бууга гаргаж ирээд цагдаараа бол гал нисэн байгаа байхгүй юу. За тэгээд гал нэх үеэр G.I. Joe болохоор цээжиндээ шарх аваад за тэгээд тухайн шархнаасаа болоод нас барсан юм байна. За энэ хэсэг бол айгүй чухал шүү. Тэгээ мэдээж цагдаа руу одоо гал нээж хүний амь насанд хүрнэ гэдэг бол өөрөө маш одоо баг энгийн үнэлөө буудахаас илүү тийм ноцтойгоор бол цагдаа нар авч үздэг. За хууль зохиолагчид бол ийм төрлийн хэрэг дээр одоо байж болох бүхий л хүчээ дайчилж ажилт нь одоо гин биш зам болчихсон тийм байгаа. Эрлийн ажиллагаа бол мэдээж урд урдныхаас их одоо маш том хүрээтэй тим хийгдсэн юм байна. Зүгээр энгийн цагдаа нар за иргэд тэрнээс гадна бол холбооны мөрдөх товчоо, өнөрч нохоо гэх мэт маш их баг бүрэлдэхүүн бол энэхүү одоо эрийн хайх ажиллагаанд оролцсон. Тэгээ тэрэнд нь бол оролцож исэн бүх хүмүүс одоо байдаг хүч чадлаа дайчлаад нийт бол 400 гаруй одоо хууль зохиолагчид тухайн одоо цагдаагийн аминд хүрсэн 3 этгээдийг бол хайж эхэлсэн юм. Амиа алдсан цагдаагийн одоо бүтэн нэрийг нь болохоор Charles Joseph гэдэг. Тэгээ Illinois мужийн Fox Lake гэдэг жижигхэн хот байт юм байна л да. За тухайн хотод болохоор энэ G.I. Joe гэдэг цагдаа маань маш нэр хүндтэй, бусдаар одоо хайрлагдсан тийм хүн байсан болохоор баг хот даяараа одоо гашуудлыг илэрхийлж исэн гэж хэлж болно. Тэрхүү цагдаа маань ерөнхийдөө одоо нийгмийн төлөө бол маш их зүтгэлтэй. Ялангуяа одоо залуус руу чиглэсэн Explorer Post Program гэдэг тийм одоо төслийг хэрэгжүүлдэг байсан. Өөрөө тухайн одоо төслөө ахалдаг байсан хүн юм байна. Тэгээ ямар утгатай хөтөлбөр байсан бэ гэхлээр за залуу хүмүүсийг одоо цагдаа болох одоо хууль хүчний байгууллагт ажиллахад нь урам зориг өгдөг тийм төрлийн айгүй одоо ийм залуу боловсон хүчин бэлдэх за ингээ мэрэгчлээ сонгож чадахгүй байгаа хүмүүст зөвлөгөө өгдөг тиймэрхүү одоо айгүй гоё гэмээр тийм төсөл байсан юм байна л та. Тэгээ тухайн хөтөлбөрт болохоор G.I. Joe бол бүх сэтгэл зүрхээ зориулдаг, ерөнхийдөө зохиогдож байгаа бүх арга хэмжээнүүдэд нь заавал оролцдог, нийгмийн одоо идэвхтэй гишүүн тийм цагдаа хүн байсан. Тэгээд одоо ийм бусдад хүндлэгдсэн ийм одоо сайн цагдаа хүн рүү те ийм шинийг санаачлагч идэвхтэй хүн рүү ямар одоо зоригтой 3 хүн нь гал нээж амь насанд нь хүрвэ гэсэн асуулт бол иргэдийн дунд маш их
гарч эхэлсэн. За энэ хүний талаарх яриа бол яг тухайн цаг мөчтөө айгүй их тийм хүмүүсийн хоорондоо ярьдаг те өдөр болгон бараг ярьдаг шахуу тийм ярианы сэдэв болчихсон байсан. За тэгээд энэ талаар цааш нь одоо хэдүүлээ нарийн сайн ойлгохын тулд энэхүү G.I. Joe гэсэн цагдаагийн талаар бас дэлгэрэнгүй мэдээлэлтэй болох хэрэгтэй болно. Яагаад гэх юм бол яг энэ G.I. Joe гэд цагдааг нас барсны дараа ерөнхийдөө хотын бараг ихэнх иргэд нь энэ хүний талаарх одоо өөрсдийнхөө мэддэггүй нэлээд олон зүйлүүдийг мэдэж авцгаасан. Хувийн амьдрал нь үндсэндээ бол олон нийтэд ил басан гэсэн үг шүү дээ. За жишээ нь гэсэн чинь G.I. Joe өөрөө болохоор нэлээд тийм архины жоохон асуудалтай одоо хамааралтай болцсон байсан юм байна л та. Тэгээ нэг удаа болохоор нөгөөх чи архиа ууж агаад машин дотроо тасарч унаад тэгээ тэрийг нь болохоор нэг цагдаа олцоод тэгээд гэрт нь өргөж өгөө дараа нь машиныг нь одоо ачуулж исэн тийм тохиолдол гарч исэн баг. Тэгээ нөгөөх чинь архин гарсныхаа дараа цагдаа руу залгаад одоо өөрөө бүр юу ч санахгүй байгаа байхгүй юу. Тэгээд цагдаа руу залгангуудаа ингээ миний машин алга болчлоо. Хин нэгэн одоо хулгайлаад аваа явчлаа ухааны юм ярьсан чинь цагдаа нь угаасаа хоорондоо G.I. Joe юу тохиолдсон талаар ярьсан байгаа штэ. За тэгээ нөгөөтгөнд чи хэлсэн байгаа. Үгүй чи ингээд уугаа тасраад унтсан байсан. Тэгээ бид нэр ингээ машины чинь одоо журмын хашаанд аваачаад ингээ тавьсан байгаа. Зохих газар нь бид нэр одоо ингээ байрлуулсан байгаа гэдгээ бол хэлсэн. Тэгэхээр ерөнхийдөө зүгээр энгийн иймэрхүү зүйлийг сонсохоор G.I. Joe гэж яг ямар цагдаа байсан гэдгийг та бүхэн баг ойлгож байгаа бах. За тэгээ хууль сахиулагч хүний хувьд бол одоо энгийн хүнийг бодох юм бол арай илүү одоо өөрийгөө засъя те залруулъя гэсэн тийм бодолтой байна гэж та нар бодож байгаа боловч тийм бол байгаагүй. Нөгөөх чи улам бүр ааш зананд дордож эхэлсэн. За тэгээ яаж дордсон бэ гэхээр ерөнхийдөө G.I. Joe болохоор ажилдаа ер нь байн хоцордог. За тэгэл хоцорч очичоод юу ч болоогүй юм шиг байж идэг. Тэрнээс гадна зарим үед л ерөөсөө ажил дээр энэ төр очдоггүй. Бараг л ингээд хувийнхаа бизнесийг хийж байгаа юм шиг улсын байгууллагад айгүй хайнга ажилдаг гэсэн байгаа байхгүй юу. За тэгээ тэрнээс нь болоод яг уу энэ хүн маань ажил дээрээ албан тушаал буурхаас өөр аргагүй болсон. Мэдээж ийм хайнга хандж байгаа хүнийг бол ямар нэг арга хэмжээ авах нь бол зайлшгүй. Тэгээ бүр зогсоогүй заяа. Тухайн одоо нөгөө цагдаагийн газрын эмэгтэй албан хаагчид нь одоо G.I. Joe-ийн зүгээс бэлгийн одоо тийм дарамт ирсэн талаар гомдол гаргаж эхэлсэн байлээ. Тэгээд дараа нь болохоор цагдаагийн албан хаагчдаас нэрээ нууцлсан хүмүүс нийслэлийн захирагчийн албанд бол цогтол бичиж хөргүүлэхэр болсон юм байна. За тэгээд тэр гомдол дээр нь болохоор арх уусан үедээ эмэгтэйчүүдийн биед нь дураараа хүрдэг. За тэгээд албан байгууллагынхаа шинэ жилийн одоо үдшилэг дээр хамт ажилладаг эмэгтэйчүүдийнхээ хөхийг нь батсан, эмэгтэй ажилчдыг шахаж дарамтлсан, ажил дээр байнга согтуу ирдэг, баарнаас хөөгдөж ийсэн. Тэрнээс гадна ажлынхаа машинаар буюу одоо цагдаагийн газрын харьяалалтай машинаар гэр бүлийнхэнтэйгээ амралтын газар явсан гэх мэт тийм төрлийн одоо гомдлууд ирсэн нэлээд тийм паянтай хүн байсан байгаа байхгүй юу. Гэхдээ хамгийн хачирхалтай нь яг иймэрхүү төрлийн одоо байж боломгүй зүйл хийчээд хахад G.I. Joe бол ажилласаа ерөөсөө халагдаагүй, албан тушаалтаа хിവэрэ үйлдээд за нөгөө залуус зориулсан гэдсэн хөтөлбөрөө ахалсан одоо хിവэрэ байсан юм байна. За тэгээ нөгөөх чинь цагдаагийн байгууллага бараг насаараа шахахгүй одоо ажилласны дараа өөрийгөө бол маш их зүйл хийж бүтээсэн гэж бодож эхэлсэн. Өөрт нь ерөнхийдөө одоо оноож исэн гавьяа шагналыг хангалтгүй байна гэж үзсэн үү яасан. Бүр ч илүү их санаанд оромгүй зүйлүүдийг хийж эхэлсэн. Тэр нь юу байсан бэ гэхлээр өөрийнхөө нөгөө ахалж исэн хөтөлбөр гэдээ байгаа гэсэн шүү дээ. Тэр хөтөлбөрийнхөө мөнгнөөс нөгөөдөг чинь баг багаар завшаад эхэлсэн. Тэгээ яг тэр хөтөлбөрт нь зориулсан тусгай тийм данс гэж болго байдаг. Тэгсэн чинь тэрхүү дансанд байгаа одоо энэ чинь улсын мөнгө гэсэн үг шүү дээ. Тэр мөнгийг бүр яг өөрийнхөө банкнд байгаа мөнгийг ашиглаж байгаа юм шиг бүр хаа сайгүй үрж цацаж эхэлсэн. За тэгээ яг юу юунд тухайн мөнгөө одоо зарцуулж исэн бэ гэд харсан чинь кофенд зүгээр ингээ хаа сайгүй явахтаа хүн чинь өөрийнхөө мөнгөөр л өн кофе энэ төр аваа уучмаар энэ тэгсэн чинь улсын мөнгөөр нөгөөгдөг чинь кофе за тэгэл фитнесийн гишүүнчлэл, хүүхдийнхээ сургалтын төлбөр, за тэгэл гэр бүлээрээ одоо аялал энтерт явна шүү дээ. Тэнгүүт нөгөө карта уншуулаад ингээд мөнгийг болцтож ингээ хамаа замбраагүй зарж эхэлсэн маа. Тэрнээс гадна юу байсан бэ гэсэн чинь бүр амар заяа. Орон сууцныхаа зээл дээрээс нь хүүхдийнхээ сургалтын төлбөр, за тэгснээ бүр болоогүй насанд хүрэгчдийн одоо вебсайт гэдэг шүү дээ. Тэрэнд орж төлбөртэй контент үзэхтэй хүртэл тухайн картыг ашиглаад төлбөрөө хийчихсэн байсан. Тэгээ нөгөө чухмал залуучуудыг одоо сайн юмд одоо уруудтаж байгаалаа хөтөлбөрийг ахалдаг цагдаа хүн ингээд одоо насанд хүрэгчдийн порно сайтн дээр мөнгийг нь зарцуулаад юу ч бодохгүй тэгээ явж гин гэдэг бол яавч энгийн үний үйлдэл угаасаа биш. Хэрээс мэдээж хитэрсэн асуудал болж хувирах нь ойлгомжтой. Ийм байдлаараа бүр бүхэл бүтэн 7 жилийн туршид нөгөө дансаа яг ингээд хувийн
хувийн данс шиг ашиглаад гэр бүлийнх нь өөрсдөө ч мэдэхгүй нөгөө схемэнд нь ингээд орцсон. Энэхүү луврийн талаар бүр 7 жилийн хугацаанд нэг ч хүн мэдэхгүй явсан байгаа. За тэгээ бажитал хотын захиргаанд Айн гэдэг нэртэй нэг эмэгтэй болоод шинээр одоо ажилтан болж ажилд орсон. Тэгээ тухайн эмэгтэй болохоор төсөв хөрөнгийг хариуцж ажилдаг. Ерөнхийдөө санхүүгийн одоо мэрэгчлэн байсан гэсэн үг. За тэгээд ажилтаа бол маш сайн. За тэгээ ямар нэг байдлаар одоо авилгад юусоо автдаггүй тийм сайн ажилтнуудын нэг байсан. Тэгээ энэ хүү эмэгтэй болохоор яг ажилд ороод удаагүй байх үеэрээ G.I. Joe-ийн одоо нөгөө ахалж исэн гэдсэн хөтөлбөрийг шалгаж эхэлсэн юм байна. За тэгээд аудит хийх гээд G.I. Joe-д хандаад тухайн одоо хөтөлбөрийн одоо бүртгэлийн тайлан эд хөрөнгийн жагсаалтыг гаргаж өгөхийг бол шаардаж эхэлсэн байгаа. За энэ шаардлагыг бол ямар ч хүн одоо биелүүлэх үүрэгтэй байдаг. Тэгэхээр энэ байдлаараа бол тухайн одоо хөтөлбөрийн мөнгө нь яг үнэхээр хаашаа одоо ингээд зарцуулагдж байгаа гэдгийг үнэн мөнөөр нь мэдхийг хүссэн гэсэн үг. Тэгээ нөгөө G.I. Joe ч бүр сандарч эхэлсэн. Хэрвээ одоо ингээд залуучуудын одоо хөтөлбөрт зарцуулах ёстой байсан мөнгийг өөр зүйлд зарцуулж исэн гэдгийг мэдчих юм бол амьдрал, карьер, нэр хүнд гээд бүх зүйл нь угаасаа сүрхэн тодорхой болчихсон байсан. Тийм болохоор хийсэн хэрэгээ яаж засах уу гэж бүр янз бүрийн одоо бодлууд бол толгоонд нь орж ирсэн байгаа байхгүй юу. Тэгэж байжгаад нөгөөдөг чинь галзуу санаа сэтэж олсон. Тэгээ эхний санаа нь болохоор тухайн одоо Айн гэдэг эмэгтэйг согтуугаар машин жолоодж жоод баригдсан болгож гүтгий гэж тэгж бодсон ба. Бас цүнхэнд нь одоо хар тамхи хийгээд за тэрнээсээ болж одоо ажилласаа халагдах байх энэ гэж хүртэл бодоод амжсан. Тэрнээс гадна хамгийн аимшигтай нь юу байсан гэхээр одоо өөрсдийнхөө амьдардаг хотын мото ундаг залуучууд гэж байгаад идэв штэ. Тийм залуучуудтай холбогдонгуудаа Айныг хөнөөлгөх талаар хүртэл ярьж ирсэн байлээ. За гэхдээ азар нөгөө залуучууд нь тухайн зүйлийг нь хүлээн зөвшөөрөөгүй. Тэр одоо орлого нь бол бүтлгүүцсэн юм байлээ. За тэгээ өөрхий эцэст нь нөгөө нэг G.I. Joe болохоор өөрийнхөө хувьд найдвартай гэж бодсон нэг аргаа бол хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудсан. Тэр нь болохоор хийсэн бүх зүйлээ ор мөргүү алга болгох, мөнгөд завшсан болон одоо бусад хэрэгүүдийг нь хинч мэдэхгүй байхаар тиймэрхүү зүйл бодож эхэлсэн. За хамгийн гол зүйл нь юу байсан гэхээр G.I. Joe бол яг өөрийнхөө одоо хийж байгаа энэ бусармаг зүйлүүдэд гэр бүлийнхээ гишүүдийг хутгалдахыг одоо хутгалдуулахыг ерөөсөө хүсээгүй юм байна. Тэгээ нөгөөх чинь нэг өглөө бол тухайн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гээд гэрээсээ гарсан. Тэгээ гарсан өдрөө тоног төхөөрөмжнийхөө үлдэгдлийг Айн гээд нөгөө санхүүч эмэгтэйд шалгуулна гэсэн нэрийдлэр Explorer гээд хөтөлбөрийнхөө төв байр руу ол явсан юм байна. Тэгчээд нөгөөх чинь тийшээгээ уг нь бол чиглээд явсан ч гэсэн дотгошоо бол ерөөсөө ороогүй, хажуугаар нь өнгөрөөд харин нэг цементийн үйлдвэр хурд нь байдаг гэсэн юм байна л да. Тэр зүг рүү яваад эхэлсэн. Тэгээ тухайн газар оцсныхоо дараа нөгөөдөг чинь цагдаагийн станцаа гаргаж ирээд өөрийнхөө байгаа байршлаа хэлээд 3 сэжигтэй этгээд байна. За 2 цагаан арьстай, нэг нь хар арьстай гэсэн тийм нэг мэдээллийг бол дамжуулсан. Гэхдээ хамгийн гол нь тэнд нь ямар ч тийм хар арьстай, цагаан арьстай бүр ямар ч тийм хүн амтан өдр өрөөсөө байгаагүй. Энэ бүхнийг G.I. Joe өөрөө зүгээр л цохоогоо ярьчихсан байсан. За тэгээ мэдээлэл авсан цагдаа нар бол мэдээж саяны одоо нөгөө хилээдсэн газар руу яаралтай эхний одоо хүмүүсээ явуулж байгаа штэ. За тэгсэн чинь ирэх хооронд нөгөө G.I. Joe чинь бууга гаргаж ирээд за цээжин тус газараа байрлуулж агаад өөрийгөө буутчихсан. Гэхдээ эхний одоо нөгөө нэг буутсан сум нь болохоор нөгөө сум нэвтэрдгүү хантаа зөмссөн байсан юм байна л да. Бас нэг яаж иж агаад одоо яг өөрийгөө үнэхээр алъя гэж бодсон бол тэрийгэ тайлж агаад бууд. Тэгсэн чинь хантаа замд нөгөө эхний сум нь бол зоогдоод ямар нэг гэмтэл үүссэн уучраагүй. За тэгэхээр нөгөөдөг чинь хантаа за жоохон хажуу тийш нь болгож жагаад өөрийнхөө бие рүү ол дахиад нэг буутсан. За тэгээ хоёр дахь удаагийн сум нь болохоор биеийг нь одоо бүр нэвтлээд одоо сум нь нэвт гарсан гэсэн үг шүү дээ. Тэгээд тухайн үед бол ингээд G.I. Joe бол амнасаа алдсан юм байна. За тэгээл та бүхэн угаасаа мэдж байгаа ер нь бол ингээд нөгөө Америкийн цагдаа нар чинь айгу хурдан ингээд нөгөө хэргийн газар дээр явж очтой шүү дээ. Тэгээд станцаар мэдээлэл өгсөн байсан болохоор нэмэлтээр цагдаа нар бол айгу түргэн хугацаанд тухайн байршилд нь явж очсон. За тэгээд яваад очиход бол G.I. Joe хэдийнэ амнасаа алдсан. Тэгээд өгчээсэн мэдээллийн дагуу нөгөө хоёр цагаан арьстай нэг хар арьстай хүн хаана байна гэсэн нэр хаана буудчихв, хаанаас буудчихв гэж мэдээж угаасаа шууд ирлийн ажлыг эхлүүлсэн юм байна. За тэгээд G.I. Joe болохоор зүгээр ч нэг өөрийгөө буудаагүй. За тухайн одоо нөгөө өөрийгөө одоо буудсан гэдгийгсэн газараа нэлээд тийм ундуу сундуу болгоод хоорондоо одоо бараг ноцолдож зодтолсон хэмжээний тим болгоцсон байгаа байхгүй юу. Тэгээд энэ байдлаар бүр шалгалт 2 сарын хугацаанд хийгдсэн байгаа.
Тэгээ холбогдсон этгээд одоо ямар хүн байж болох уу? Одоо хамтдаа явж байгаа юм одоо 2 3-уулаа хамт явж байгаа ямар хүмүүс сэжигтэй хүмүүс байдгүй гэх мэтчлэн маш одоо удаан хугацаа 2 сар гэдэг чинь одоо бүхэлдэн 60 хоног гэсэн үг шүү дээ. Тэгээ ялангуяа ийм цагдаагийн ажилтныг хөнөөсөн гэдэг утгаар бол одоо би дугаарын эхэнд ярьж ирсэн илүү одоо өргөн үрээний ажиллагаа хийгээд маш одоо их хүн одоо энэхүү хайлтын ажиллагаанд оролцоод байж болох одоо бүхэл сэжүүрийг хайж нааш цаашаага явж бөө юм болсны дараа ерөнхийдөө бол мөрдөн байцаалтыг ахалж исэн хүмүүс маань энэ хэрэг дээр ямар нэг сэжигтэй этгээд байхгүй юм байна гэдгийг бүрэн ойлгосон. За тэгээд мэдээж иймэрхүү эрлийн ажиллагаа одоо мөрдөн шалгах ажиллагаа маань олон хоног үргэлжлэхээс гадна одоо ингээд цаг хугацаа их орхоос гадна маш их хэмжээний бас зардлууд гарч идэг. За энэ хүнийг одоо манай цагдаагийн ажилтныг алсан хүнийг олно гэсэн тэр тухайн одоо цагдаа нар ч гэсэн өөрсдөө бас нэг айцтай байгаад байгаа шүү дээ. Цагдаа нарыг агнаад байгаа юм уу? Тэгээд бид нар ч гэсэн эргүүлэх гарахтаа одоо тодорхой хэмжээ сэрэмжтэй байхгүй бол болохгүй гэсэн сэтгэл зүйн бас юм дарамтчиг зүйл үүснэ гэх мэтчлэн хүний одоо ингээд цаг зав мөнгийг барсан маш том нүцэр ажил болсны эцэст за энэ хүү зүйл нь болохоор тухайн G.I. Joe гэдэг цагдаагийн өөрийнх нь маш нарийн төлөвлөсөн амиа хорлолт байсан байна гэдэг нь бол ингээд эцэс сүултээ илэрхий болсон юм байна. За тэгээ эцэст энэ хүү G.I. Joe гэдэг цагдаагийн маань өөрийнх нь төлөвлөсөн зүйл нь бүтлгүүтээд ингээд дууссан юм байна. Бусдын нүдэнд одоо ингээд хачин сайн харагддаг байсан G.I. Joe гэдэг цагдаа маань яг ямар хүн байсан бэ гэдгийг Fox Lake хотынхан бол тэр чигтээ мэдэж авцгаасан ийм нэг хэрэг болсон юм байна. За тэгээ энэ G.I. Joe гэдэг цагдаагийн одоо оршуулгын ослол дээр нь одоо хот даяараа шахах хүмүүс очоод маш их хүндэтгэл одоо үзүүлээд ийм одоо сайн цагдаа хүн ингээд амнасаа алдсанд маш их харамсаж байгаа гэдэг хүмүүс илэрхийлж исэн мөртлөө за яг өөрийнх нь ингээд одоо хийж исэн одоо ийм сонин үйлдэлүүд ийм итгээд хачин үйлдэлүүдийг мэдснийхээ дараа хүмүүс бол одоо нэг оршуулгын газарт нь одоо байсан цэцгнүүдийг авч хаях ч гэдэг юм өөрсдийн одоо эсэргүүцлээ илэрхийлж бидний бодож исэн хүн шиг биш байсан байна гэсэн тийм одоо реакц энэ төр үзүүлж исэн баг. За тэгээ хэдийгээр юм жижигхэн хотод болж өнгөрсөн хэрэг ч гэсэн энэхүү хэрэг маань Америк даяар бол телевизээр одоо дамжуулагдаж хүмүүс одоо яг ямар хүн байсан энэ хүн болохоор ингээд нас орсныхаа дараа ч гэсэн хэдийгээр одоо өөрийнх нь хийж исэн бас сайн зүйлүүд байсан байж магадгүй. Гэхдээ эцсийн дүндээ бол 7 жилийн туршид өөрийнхөө ахалж исэн хөтөлбөрийнхэн бүх мөнгө төгрөгийг нь эдээд одоо хүний ёсонд баймаргүй хачаа ачаа үйлдэлүүд гаргаж одоо улсын мөнгийг хувьдаа завшсан ийм нэг үйл явдал болж өнгөрснийг ингээд Америк даяараа мэдэж авсан одоо ингээд өгөхтэй одоо айгу муу нэртэй өгсөн гэж хэлж болохоор одоо ийм нэг кейс байна. За тэгээ энэ одоо хэрэг бол надад маш сонирхолтой санагдсан. Би та бүхэнд аль болох айгу богиносхоод өнөөдрийн дугаарыг бас ярихыг хичээлээ. За нүүр будалт маань бас саяны яриан дууд ингэж явсаар агаад ерөөсө дууссангүй. За би болохоор одоо уруулаа бас хатраа өнгөлөх ёстой байгаа. За бас бах хэмжээний хайлайтер хийгээд ингээд өнөөдрийн маань будалт бол дуусж байгаа. За би ерөнхийдөө бол яг бодож авах үеэрээ ингэж тэгэж бодлаа энэ төр гэж ярихгүй байхаар шийдсэн. Гэхдээ одоо хальт ингээ ярьчээ. Би хөмсгөө болохоор яг бор өнгөөр жоохон ингээд өнгийг нь арай жохон сэргээгээд за тэгээд өнөөдөр бол ингээд контро нэлээд тод буудаад тэгээд хиймэл сармуус наачсан байгаа. За тэгэхээр наасан сармуус нь болохоор 9 мм-ийн нэлээд тийм богинохон тийм натурал харагддаг тийм одоо лайш байгаад байгаа. За тэгээд зүгээр харахад нэг мэддэхгүй мөртлөө яг боддоор харахад бол нэлээд одоо нүд маань ийм сэргсэн байдалтай харагдаж байгаа. За тэгээд энэ сармуус болохоор ерөөс хүнд энтер санагддаггүй айгүй хайтаахан байсан. За тэгээд одоо ямар ч хэсэг хацар өнгөлөгчөө төрөгчээд тэгээд уруулаа будаад энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөе. Та бүхэнд өнөөдрийн ярьсан дугаар бас ямар санагдав? Тэр талаараа комент хэсэгт заавал бичиж үлдээгээрэй. Би болж өгөх юм бол сард нэг удаа ийм дугаар хийжээ гэсэн бодолтой байсан ч гэсэн өөрөө бас ийм гэмтгэрийг ярих дуртай байдаг болохоор maybe сард 2 удаа ч юм уу оруулж ивэл бас зүгээр юм болов гэж бодсон. Та бүхэн юу гэж бодов? Бас бодлын талаар асуулт байвал хариулаарай энэ гэж хэлхээсээ хүн хичээд байна. Ягаад гэвэл би тийм мэрэгжлийн төвшөнд тэр ерөөсө боддгоо болж өгвөл цэвэрхэн натурал дандаа бодохыг бол хичээдэг. За дараагийн видеон дээр би болохоор яг зураг харж агаад тухайн зургаа дуурайж будыг гэсэн тийм бодолтой байгаад байгаа. Би тэгтээ болж өгвөл яг тийм Аз бодолтуудыг илүү түлхүү сонирхож будмаар санагдсан. За тэггүй болохоор ингээд Европ бодолтыг дагаж будахаар Аз хүмүүст арайж өөр харагдаад идэг яг зураг шигэ ижлэхэн бол ерөөсө болдоггүй. Тэгээ Аз бодолтуудыг бодвол Европ бодолт маань нэлээд тийм тод байгаад идэг болохоор би тод бодолтод нэг тийм туртай бас биш. За тэгээ та бүхэн санал болгох бас бодолтууд байвал надад хэлээрэй. Бодолт маань дууслаа. Ерөнхийдөө анх хэлжсэнээс бол хамаагүй тод
болсон байгаа ах гэж найдаж байна. За тэгээ өнөөдөр болохоор би нүднлүүгээ жоохон чиглүүлээд би одоо юм хитрхи ядаас юм жоохон томдоо энгийнээс жоохон том нүдтэй болохоор ингээд бүхэлдэн контуртчхоор нэлээд юм бүр илүү юм том харагдаад байдаг. За тэгээд үсээ үндсэндээ янзлах юм бол энэ лук маань ингээд бүртээд ерөнхийдөө дуусч байна гэсэн үг. За өдөр тутмын будалд байж болохоор ийм будалтыг өнөөдөр би хийлээ. Та бүхэнд өөр санал болгох зүйл байх юм бол комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Ингээд өнөөдрийн дугаартай хамт байсан нийт үзэгчдэд баярлалаа. Та бүхэнтэйгээ удахгүй дараагийн дугаараараа эргээд уулзъя.